За сайн бацхан юу яцхан залуусаа ингээд Bonrain Prison episode 1-ийг эхэлцгээе. Тэгэхээр бид нэр хамгийн эхлээд сервертэйгээ танилцсан Prison сервертэйгээ хамгийн ихний дөр болохоор cheat ашигласан нэг IP bound no cheat дараа нь болохоор командуудыг харъя. Plot me auto, plot me home, plot me TP Бям энэ командуудыг та нар өөрсдөө орж ирээ харах боломжтой. За өнөөдөр юусэн plot me home гэж бичээд үзье. Би аль хэдийн plot me auto гэж бичсэн учраас энэ маань миний home гэдэг энд байна. Тэгэхээр би хамгийн эхлээд биднэрт $1000 өгнө. Тэгэхээр $1000-оор бидний юу хийж байгаа гэхээр warp shop гэдэг очингууд юу хийх боломжтой вэ гэхээр хамгийн эхний дэлгүүр буюу энэ стейкийн дэлгүүрээс мах авах хэрэгтэй. Хамгийн чухал зүйлс нь бол мах чинь шүү дээ. За тэгэхээр өнөө өөр ямар warp-ууд байна вэ? Warp PvP гэдэг warp PvP руу очиж үзье. За warp PvP манай PvP arena тэнд болохоор юу байгаа? Obsidian байгаа. Одоо тэр obsidian-ыг тэнд байдаг obsidian-ы дэлгүүр рүү очиж зарах юм бол танд нэлээх мөнгө өгнө. За тэгээд дараагийн warp маань болохоор warp enchantment гэх warp байгаа. Ийшээ очиж үзье. За энэ enchantment дээр бас PvP enabled байгаа. Хэрвээ та ийшээ доош унах юм бол тэгэл PvP enabled гэдэг. За дараах нь warp wood. За warp wood дээр очицгоё. Би аль хэдийн хэдэн wood авцсан л давлан төрөө бичлэгийг хийсэн чи баг зэргийн асуудал гараад. Юусэн дахиад wood авсан ч яах вэ? Би яг яга wood авч байгаа гэхээр энэ манай серверт kit байхгүй өөрөөсөө заавалчгүй юу үүсгэн өөрөөсөө төлийг хийн. Цагаан үүссэн. Тэгэхэд plot me home гэж очиж үзье. Энд дээр home дээр үүссэн байна. Craft-ийнхаа table-ийг тавьчих. За тэгэхээр бид нар tool хийсэн учраас бид нарт одоо mine хийх боломжтой болж байгаа. Mine хийснээр бид нэр энэ mine stone $100 зарад. Зээсэн бэнэр Disney 3-ыг аваад байгаа. Plot me home гэдэг чи. 3 явж байгаа. Энийг upgrade хийнэ. Тэгвэл нэлийн удаан mine хийх. Warp A тэгээд энэ эпизодоор болж игэл би юу хийхийг бодно. Би хүртэл rank up хийхийг бодно. Хамгийн гоё зүйл нь болохоор бидний MCM level нөгөө faction MCMMO level маань энэ Prison ч гэсэн ажиллаж байгаа. Тиймээс хэрвээ G faction дээр MCMMO хөгжүүлсэн бол энэ юун дээр ч гэсэн ажиллана гэсэн, Prison дээр ч гэсэн ажиллана гэсэн. За өнөр MCMMO харъя. MCMMO stats гэдэг лөө. Тэгэхээр mining level нь 269, repair 189, sword man 150 байна. Тэгэхээр бид нар бол ингээл mine хийгээл байна. Ер нь бол Prison зал mine хийхээс өөр зүйл хийхгүй те. Удахгүй тэр shop дуусчих юм бол бид нэр enchanting arena руу очиж байна. Pickaxe ядаж APC 2 ч юм уу те. Тиймэрхүү болох хэрэгтэй.
За тэгэхээр би нэлээ олон pickaxe хийлээ. Тэгэхгүй бол энэ амар амархан эвдэрх юм шиг байна. Бөөнөрөө тэр хооронд серверийн талаар, майн хийж байгаа хооронд жоохон faction серверийн талаар ч юм уу тэрхүү тэр зүйлийн талаар ярилцъя. Энэ аль хэдийн reset хийгдсэн байна шүү дээ. Энэ ер нь бол 5 минут тутамд reset хийгддэг л дээ. Тэгээ faction server маань яг яаж өөрчлөгдөх вэ гэхлээр 1.9-ээр шилжүүлэх байгаа. Одоо зарим хүмүүс асуугаад байсан л яагаад 1.9 рүү шилжүүлэхгүй байгаа юм бэ? Бусад серверүүд 1.9 рүү шилжүүлээд байгаа ч ингээд асуугаад байсан л. Манай серверийн плагинууд болохоор яг 1.9 рүү хараахан шилжиж амжаагүй байгаа. Тиймээс би хараахан шилжүүлэх учраас нөгөө амар гэрээ багтай плагин оруулчих юм бол сервер лагтад унтраад байгаа. Унтраад байх болно хэрэг 1.9 рүү шилжүүлэх юм бол. Тэгэд хэрвээ та энэ би авто болохоор тэгчлээ. Диап хүрлээ. Апа байлуулаад тая. Бум. Shit. Бачаараа. Ап хүрлээ. Диап хүрлээ. Хэрэг ингээд майнаас өөр зүйл ивдэх юм бол эвдрэхгүй. Ирээ сонирхож ивэл та нар орохыг хүсэж ивэл хийж та нар оргож чадахгүй гэсэн. Гэтэ манай өмнөх Freezen эпизодууд дээр хэрвээ та нар үзсэн бол Freezen PvP гэдээсэн шүү дээ. Тэн дээр би бас Freezen сервер нэгээд тоглож исэн. Тэрэн дээр болохоор зөндөө олон орголж явагддаг байсан. Би яаж оргодог байсан сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол fly hack ашигладаг ер нь оргодог хүмүүс олон байсан. Одоо серверт hack ашигладаг хүн байхгүй болсон учраас ер нь л оргоно гэсэн асуудал байхгүй. Гэтэ манай хамгийн сүүлийн ранк маань болохоор free гэ ранк байгаа. Тэр free ранк нэр болохоор баг чөлөөтэй айлч майн руу очиж майн хийж болно. Тэгээд гадаад ертөнцөөр аялж маялддаг ч юм уу те. Тэх боломжтой байгаа. Ерөнхийдөө бол би хамгийн ихний юугаараа болохоор A ранкн дээр байж байхдаа би ер нь нэг Warwood гэдэг өнгөрсөн Freezen дээр үеийн Freezen сервер дээр болохоор би энэ Wood-уудыг зардаг байсан. Харах энэ Wood shop-уудыг маань хийгээг байх шиг байна. Тэгээ энэ эпизодоор болохоор бид нар хурж арай л амжихгүй юм шиг байна. Нөгөө B ранк руу хурж арай л амжихгүй юм шиг байна. Тэрний оронд бөөнөрөө хомо барьчи флот дээр. Тэгэхгүй би яг нөгөө Freezen episode нэгэ жоохон хурдан хийж дуусгая гэж бодсон учраас жоохон орлохгүй бол цаг байгаа биш бид нарт. Тэгээд энэ миний шинэ рекординг програм байгаа OBS гэдэг. Тэр програм нь болохоор ямар ч тийм edit хийхгүй гол нь хурдан аплод хийдэг дээр байгаа л да. Би тэгээ заримдаа микрофон ондраагаад байгаа нь ханиагаад та нар сонсогдохгүй тулд тэгээ юуцсан бөөнөр энэ төрөл бүрийн вүүдийг ашиглаж байгаад нэг хальт хоом хийх гээд үзье. Нэг том хоом бол хийхгүй. Аяанда бол томсхон гэхдээ одоогонд бол мангар жижигхэн хоом хийн заяа. Shop-ыг бол ер нь бэлэн болгох чинь тэрийг хүмүүс ороод ирчих юм. Одоогонд энэ ихэнх хүмүүс нь faction тоглож байгаа. Одоо ч угаасаа 11 цаг л болж байна л да. Би яг өдрийн цагаар ордог болохоор сайн мэдэхгүй нэ өдөр хэдэн өмнөд юм. Миний сонсож ирсэнээр болохоор нэг 20-30 хүн бол байдаг юм шиг байна. Энэ эпизодыг үзэл та нар бас орж тоглохыг бодох бах. Хэрвээ ямар нэгэн баг илэрх ч юм уу тийм тохиолдох юм бол манай Steam гэдэг сервер рүү
серверг нэг Steam гэдэг групп руу Facebook-ийн групп руу очиад зүгээр постлаа хийчих болно. За хангалттай мод авсан байхаа. Ер нь бол энэ Birchwood Blank-аар хийх байх та. TPSFT чийч. TPSFT болохгүй шүү дээ нэрээ. Prison server TPSFT ч болохгүй. Float.me хоо. За бонор юу ч нэг мангар жижиг хаан барай. Тэгээд энэ эпизодод дуусгацгаая да. Нэх удаан бичлэг хийгээд башлаа. Тэгтээ ганцаараа бичлэг хиймээр байна. Олон хүмүүс сервер тоглож байхад бичлэг бол гоё байдаг байхгүй юу? Оо shit унагаачлаа. Зүгээр та нарт яг энэ танилцуулгын маягаар л уул нь би ранк руу шилжчихье гэж бодсон чинь жоохон хэцүү болчихлоо. За энэ арай багтах юм байна. За сарфоноор нэг 1 2 3 голтон тавьж агаад нэг сүх хийгээд. За тэгээд ер нь бол яа ханаад амар хэцүү ш. Ер нь бол миний өмнөх гэр бол мангар том гэрээсэн. Яг энэ плот болохоор бүхэлд нь эзэлсэн. Тим том гэрээсэн. Тэгээд бүхэл тийм diamond ч тийм үү те тиймэрхүү зөвлөлтөд хамруулсан. Амар гоё гэрээсэн. Та нар хэрвээ Freezen эпизодуудыг өөрөө хэлсүүлээ гэдэг ч юм уу. Миний гэрийг харахыг хүсвэл комент хэсгээр комент үлдээгээрэй. Хэрвээ таалагдчихвэл лайк маяг дарназ. За яшаарай. Гэт энэ юу гэнэ үгээд байгаа юм бол капитан заах харуулах уу гэнэ. Мөд годред бити бичлэг хийж яагаад яа байж байгаарай. Бичлэг хийж яагаад ингэ над руу юм бичээд байгаа би ер нь бол их хвчлэн мөд хийчдэг. За яаж байгаарай. Энэ голынх нь алга мөн байхаа те. Тэр бид нар төвшөө юм цагаан өгөөд хэрэгтэй юм байна. Warp wood за цагаан өд гэдэг чинь энэ штэ тий. Энээс нэлээд их авнаа. Оо миний woodcut skill 4 болчихлоо. Faction дээр би ерөөсөө woodcut хийж байгааг болохоор ерөөсөө skill нэмэхгүй байсан байна штэ. Oh my god. Хин бэ? Evil Doodle. Who are you? Хай. Би чамда бэлэг болгоод нэг модон доорог амар үнэтэй бэлэг шунаач. Хадгалж яваарай. Хөрлөгөөс өгсөн гээд гэртээ хадгалж яваарай. Флоттой хадгалж яваарай зөө. Хэрэв миний бичлэгийг үзэл шүү дээ. За тэгэхээр энэ явах хангалттай хаа. За дахиад нэг жоох ач. Дээр нь болохоор бөнөр энэ аркад үүдээр хийнэ. Ханиах гээд бас хэцүү ш. Ханаад ер нь багасгаж байгаа л би бичлэгүүдээ өргөжүүлэх гэж бодож байгаа. Faction гэдэг ч юм уу. Яг нь Steam-ээс төвшөрл авч байгаа батлан даалтаар гарч байгаа гэдэг ч юм уу те. Business батлан даалтаар гарч байгаа. Тэгээд Faction episode өргөжүүлж болно. Гэхдээ яг ханаагаад бичлэг хийнэ гэхээр жоох хэцүү л те. Ярьж байгаа бичлэг хийнэ гэхээр яг ханаах гэдэг байгаа байхгүй яг одоо. За. Энэ болох байхаа. Boom. Easy. Warp. No. Let me home. Гялс эпизодод дуусгая даа. Ханиах гэдэг байна. Гэт. Воу. Энийг жоохон томсох хэрэгтэй байна. Жоохон цааш нь. Арай л жижигхэн гэрээ тий. Тэгээд нэг хоёр талд нь chest тэгэл easy home easy peasy хом болж байгаа юм да.
Тэгж байгаа бонер энийг бүр мангар том болгоно. Тэгээд флот дээр бас шоп моп үсгэх боломжтой байгаа. Тэрийг би дараагийн эпизод дээр танарт үзүүлнэ. Тэгээд хараахан манад тэр плагин орж ирээгүй л байгаа л да. Энийг л ашиглая. Яадаг үлээ. Хүрлээ суугаа. Хийж чадахгүй байна уу? Ганц чест. Цааж байгаарай. Boom. Boom easy. Boom boom boom. Тэгээд бонороо. Тэг shot маягийн ийм доор нь бол гоё юм ба ш тэ. Shot маягийн хийнэ. Ишээ. Хоёр давхарч байхгүй л тэ. Зүгээр дэше дээврээ хийх гэж л тавьж байгаа. Зааж байгаарай. Boom. Oh my god. Зааж байгаарай. Энийг тавьчи. Бид нарт шат хэрэгтэй болох байхаа. Тэг би ерөөсөө ойрд байшин бариаг болохоор нэг сайн яаж барих вэ? За ингээ барьчих дөө. Гэт яа янаад гэж нэр. Зааж байгаарай. Аркануу дээр дахиад нэг жаахан. Дахиад арканууд авах хэрэгтэй болох юм даа. TPSFT чадахгүй шүү дээ. За тэгэхээр энэ үд ашиглая дөө. Ерөөсөө бид нар ч юу хэрэггүй юм байна. Wood flank нь хэрэггүй юм шиг санагдаад байна. За яаж юу ч мөнөр хийгээд үзээт. Хамгийн easy home штэ уул нь easy home. Easy peasy home. За яаж та нар бол үнэн гоё хоон барьд юм байлээ. Би мэднэ. Флотууд дээр бол үнэн гоё хоон барьд юм байлээ. Өмнө фризэн дээр тоглож утсан болохоор мэдчихээн би. Oh fuck. Тэгээд нэлээд олон юу хэрэгтэй юм байна. Энэ Arcane Wood тэгвэл манай стереодос яахгүй нь шүү дээ. Warp Wood цаванаар нэлээд олон. Oh my god. Миний хаалгыг яаж байгаа бэ чи? Миний хаалгыг зүгээр тийм тавиад хайчдаг наасаа. Олон дараад орсон зүйлийг гоё л зүйл байх байсан юм да. Хин байсан бэ? Evil дүүдэлтэй. Угаасаа хэрэггүй юм гэсэн болохоор тэгж байгаа. Яа, энэ муу хэрэггүй юм яад ингээл хайцсан байлгүй. Одоо нэг нь олж авчих байх л доо. Эвдэд авчих байлгүй. Зааж гараа. Энэ дөрөв ширх гоё. Энэ хангалттай болох болов. Хангалттай хөрөх байхаа. За энэс нэг жоох авч. Тэгээд за. Float me home. Бичлэг хийж байна. Яг юу хэлээд байгаа нэг алдаал болсон юм шиг байгаа юм би. Тэрийг сайн мэдэхгүй л. Банер энийг
машинаа тавьчих да. Бум. Хаха. Дараагийнх нь за энэнгээр ямар шиг харагдах бол нэг сонирхол харагдах байх гэж одоо энэ үтсийг хийгээд. Тэчин 8 ширхэг юу хүрэх баха. Стер. Яндан. Яндан. Мухаар гэж. Гоё яндан байна. Яндан. Яндан харагдгүй нэ. Хажуунаас нь харахад гоё харагдчих те. Shit. Damn. Яач ингэх юм уу? За. За одоо. Дажгүй харагдаж байна те. Би дажгүй гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? God damn, үнэхээр муухай харагдаж байна. Бэж байгаарай. Модын буцаагаад юу болгоод зэт. Цагаан болгоод. Цагаан дээр гэж бодож байна би. Цагаан нь ер нь бол дайжгүй харагдаж шүү. Тэгээд энэ дээр нэг цох. Oh my god. Fantastic. Вечерэ. Мохоо харагдах юм байна. За ингээд энэ эпизодод дуусгацгаая. Дараагийн эпизодоор бонороо enchanting хийгээд үзнэ. Nice. Good. Very nice. Энэ артлын цэвэрлэх хэрэгтэй байна. Янзлах хэрэгтэй. За ингээд энд нэг цагаан өнгөтэй. Энийг гэл дуусгачаад би энэ дутуу юм харах дургүй байт юм аа. Шил хэрэгтэй даанч бидмэр сайн байхгүй л те. Float me home. Boom. Easy. Тэгээд нэг юм дутаа байна. Boom. Haha. Nice house, dude. Nice house. Very nice.
За ингээд бид нарт жоохон гэрэлтүүлэг хийчих юм бол гадаанаа жоохон гэрэлтүүлэг хийчих юм. Тэгэл жижиг шүү дээ. Энд дээр яг нэг хальта цонх хийж болох юм те. Ийм хоёр юутай. Yes, easy peasy. За ингээд энэ эпизодыг сонсцгаая залсаа. Түр бол юу гэдэг лээ? Дараа уулзлаа. Түр баяртай.